Хэрэв улсын орон нутгийн нэгэн мэдээний хөтөлбөр шуурганы улмаас сүрсэн жижиг хотын талаар сурвалжлага бэлдэж байх үед нэгэн хачин зүйл бичлэгт буужээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн орсон суугчид энэхүү үйл явдлаас болж сэтгэлээр унсанч телевизийн эфир цэцэгдсэний дараа айдас давтсан байна. Учир нь хөтөлбөрийн үеэр тайлбарлагдахын аргагүй нэгэн дүр камерын дуранд буусан байв. Ni los juegos infantiles se salvaron de la furia de la naturaleza. Los columpios sube y baja quedaron flotando en el agua emposada. Мэдээний эвлэлд хүүхдүүд тоглоомын талбайг харуулсан бөгөөд тухайн газар аадар борооны улмаас усан давтаж орхигдсон болохыг сурвалжлагч онцолж байлаа. Үүний дараа бусад эвдэрч сүйдсэн газруудыг үзүүлсэнд нэгэн тодорхой хэсэг нь олон үзэгчдийг онцгой түгшээжээ. Desde el asentamiento humano Santo Domingo Comité 6, mira la escalera, ¿cómo podría bajar aquí una persona, un anciano, los niños, cómo podrían bajar, mira. Сурвалжлагч Санта Доминго гэх хэсэгт очих үед камера шатны хөл рүү чиглэн пан хийх агшинд нэгэн үл таних дүр харагддаг. Яг юу харж байгааг тодорхойлох хэцүүж ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн тэнд байгааг хэн ч анзаарахаар тэр дүр шатан дээр гарах гэж оролдож байгаа мэт хөдөлгөөн хийж байв. Орсон суугчид үүнийг энэхүү гамшиг үеэр амиа алдсан хүний сүнс байж магадгүй гэж үзэж байгаа ч яг үүндээ энэ юу байсныг хэн ч мэдэхгүй. Сонирхолтой нь бичлэг хийж байсан сурвалжлагч энэ дүрийг тухайн үед анзаараагүй ч үзэгчид үүнийг сүнстэй холдон тайлбарлаж байгаа. Энэ яг юу байсан гэсэг талаарх мэдээлэл одоо хүртэл ил олоогүй байна. Барьцаалт байрлах нэгэн цахилгаан барааны дэлгүүр хэмд үнээрээ танигдсан ч бас нэгэн өөр шалтгаанаар алдартай болжээ. Ялангуяа сүнстэй гэдгээрээ. Ажилчид нь ажлын байран дээр тайлбарлах аргагүй зүйлс харж байснаа ярьдаг. Тэдгээрийн дундаас ганцхан бичлэг л олон нийтэд дэлгэцсэн байдаг. Бичлэн дэлгүүрийн ажилтнууд хяналтын камерын өмнө нэгэн шөнийн бичлэгийг үзэж байгаагаар эхэлнэ. Tá aqui, tá não. Não, lá vem, ó. Tá vendo? Lá no cantinho, ó. Tá no cantinho, ó. Aí, ó. Tá vendo? Jesus da Glória é uma pessoa com manto. Não, ele tá muito alto. Olha aí, tá flutuando agora, tá flutuando. Tá na mesma altura que ele faz a mão. Tá lá naquela TV lá. Ele não tem pé não, ó. E aí ele vai flutuando. Foi aquela Flutuando. que eles falaram lá. Foi. Mas não vem aqui não, pô. Meu Deus do céu. Já. Cara, ele é muito grande, bicho. Ele vai sumir ali, ele vai sumir, ó. Presta atenção. Ó, ele some, né? Эхэндээ бүх зүйл хийм мэт санагдана. Гэтэл гинэт камерын дуранд нэгэн нууцлаг дүрэг гарч ирж дэлгүүрийн дундуур алхан өнгөрдөг. Тэр дүр цагаан нөмрөн мэт зүйлд ороогдсон бөгөөд газар хүрэхгүй хөвж буй мэт харагдана. Нэгэн ажилтан тэрхүү дүрийн хөл харагдахгүй байгааг онцолсон нь үзэгчид энэ нь магадгүй дэлгүүрт чүглэсэн хэн нэгний сүнс байх юм байна гэж төрүүлжээ. Дүрийн хөдөлгөөн нь хит хатуу хүнийхээс ялгаатай байсан нь үзэгчдийг энэ нь хүн бус оршихуй байсан хэмээн итгэхэд хүргэсэн. Үнэхээр камер нэгэн сүнсний дүрийг буулгасан уу эсвэл тайлбарлах боломжтой өөр зүйл үү? 2023 оны 3 сарын 23-ны өдөр Оригаможийн нэгэн уулын зам дээр мотоцикл унаж яваа Эйден хэмээх залуу камерын бичлэг хийж байв. Тэр энэ замаар өмнө нь олон удаа явж байсан ч энэ удаа нэг л сонин төвшүүртэй мэдрэмж авсан гэдгээ илэрхийлжээ. Энэ замд ямар нэгэн өөр зүйл болж нэг л биш санагдаж байсан гэж тэр хожим хэлсэн байдаг. Kind of creepy. This way. This is where most people would turn around. If you turn around, you never get to see what's on the other side. That's where all the gold is waiting over there. Could be missing out what's on the other side.
Урагшилсаар байх үед гинэд ойролцоо ямар нэгэн амьтны чимээ сонсогдов. Эйдэн ойролцоох газар олон яс харагдсныг санаж энэ хавьд Bob Cat буюу шилүүсний өөр байж магадгүй хэмээн боджээ. Гэвч дотоод мэдрэмж нь өөр зүйл ойрхон байгааг анхааруулж байв. Айдас давтан тэр даруй буцаж гэрлүүгээ ботсон байна. Хэдэн сарын дараа айдас нь баг зэрэг намцсан хойно Эйдэн дахин тэр газрыг зорин очижээ. Энэ удаа бүх зүйл илүү зэлүүд ширэг болчихсон байв. Урдын шиг айдас мэдрэхдэггүй байсан ч тунуудлгүй бүх зүйлс буцаад хар дарсан зүүд мэт болж хувирна. Oh god, bones are still here. I don't like this at all. Oh god, there's even more bones than last time. It's been a few months since I filmed the last video, because honestly I've just been too scared to come up here. Definitely a lot more overgrown than last time. I'm hoping that since it's been such a long time that I don't think anything will happen this time. I think that tree is actually gone. This road's been cleared. Looks like we've already passed it a while ago, but that tree is gone. Oh! It's just dark as hell in here. I'm probably gonna turn around soon. Oh, there's two ways. Holy crap, dude, this trail goes on forever. It just got really quiet really fast. Yeah, that was my cue to go. That was my cue to leave. Тэрээд гүнзгийрэх тусан бүх чимээ гинэт алга болж зүгээр л нам гүн болчихов. Ингээд л бүх юм ихэлсэн юм. Сүүдэр мэд цонхохоор өндөр биетэй нэгэн дүр ботны цаанаас гарч иж буй нь харагджээ. Тэр дүр алхаж байгаа нь ажиглагдах бөгөөд яг л ан хийж буй мэт араатан мэт явхаач. Айдас нь дээд зэгтээ хүрсэн Эйдэн материалыг асаах гэж оролцсон ч эхлээд ажиллаагүй байна. Яг энэ мөчөд их яг үндэ юу болж байгааг ойлгож амжаагүй байхад нь тэр дүр улам морьджээ. Аз болж Мацилк нь асаж Эйдэн эцэст нь тэр газрыг орхин явсан байна. Өнөөдөр ч тэр энэ бичлэгээ дахин үзэж тухайн үед үнэхээр юутай учирснаа ойлгох гэж хичээсээр байдаг. Зарим үзэгч үүнийг скинвокер эсвэл өөр ертөнцийн оршихуй байсан байж магадгүй хэмээн үздэг. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Нэгэн эмэгтэй орондоо хятаж байхдаа тааз руу зааж буй бичлэг захин ертөнцид хурдтай тархжээ. Эхэндээ энэ зүгээр л нэг ердийн бичлэг мэт санагдана. Гэвч дараа нь болсон зүйл охин болон үзэгчдийг аль алийг нь гүнзгий түгшээж орхисон байна. Бичлэгийг хийсэн хүн бол энэ эмэгтэй охин нь бөгөөд тэр сүүлийн үед ээж нь хачин ажиллаж байгааг анзаарсан тул энэ бүхнийг баримтжуулахар шийджээ. Охин Эрикагийн хийснээр ээж нь ухаалаг, эрүүл саруул хүн байсан бөгөөд тэд яг л дотн найзууд шиг хамтдаа дэлгүүр хийсч, спортын тоглолт үзэж, дурсамж бүтээдэг байсан байна. Гэвч бүх зүйл гинэт өөрчлөгджээ. Ээж нь нөхлийн ирмэгт хүрсэн хүнд өвчтэй гэж онцлогдсон бөгөөд хамтдаа өнгөрүүлдэг мөчүүд багасаар эцтэй баг юу ч хамт хийгээ байсан байна. Эрикагийн хувьд ээжигээ ингэж сул дорой болсон байгааг хараад сэтгэлээр ихээхэн унсан байлаа. Hey, good morning. Had a really bad week. Цаг хугацаа өнгөрөх тусам ээж нь бодит байдалтай зөрчилдөх зүйлс ярьж харагдаж буй зүйлсийн талаар дурдсан байна. Эцэст нь охин уцаа авч нэгэн ээлжид хачирхалтай үйлдэлийг нь бичиж авсан ч энэ удаагийнх нь урд өмнөхөөс ч төсөөрэлээ. What you see? Angels. And where are they at? Ceiling. On the ceiling? I don't see anything, Mom. I don't see anything. You see them? I don't see anything. Are they making you happy? Yes. Yeah? Well, that's good. How many? 4.
4. 4. Бичлэг дээр ээж нь тааз руу ширтэн ямар нэгэн зүйлтэй ярилцаж байх шиг харагдана. Тэр тэнд хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйл байгааг мэдэрч байсан. Эрикагийн хувьд энэ нь ердөө хий зүйл биш байсан гэж итгэдэг. Тэр сүүлчийн мөчтөө тэнгэрийн элчүүдийг харсан байж болох юм. Үзэгчид ч мөн энэ бодол санал нэгдэж хайртай хүмүүсээ алдсан үедээ яг ижил зүйл туулж байснаа хуваалцжээ. Зарим хүн нас барахаас өмнө тэднийг нөгөө ертөнц рүү зөөлнөөр хөтлөн ирсэн талигааж төрөл саднаа эсвэл тэнгэрийн хангаа норшихыг хардаг гэдэг. Энэ нь боддоо үгүй юу гэдэг маргаантайж Эрикагийн хувьд ээжийнхэн сүүлчийн мөч ийм тайвшрал өгч чадсан л хамгийн чухал нь байв. Шүн дунд ганцаараа явж байсан нэгэн эр орхигдсон байшин руу оржээ. Тэр маш болгоомжтой алхаж алхан бүрдээ анхаарал хандуулж байв. Учир нь энэ байшин хачирхалтай түүхтэрэг гэдгээрээ ойр очмынхондоо зартай. Тус зүргийн захиргаа энэ байшинд хинч нэвтрхийг хориглосон бөгөөд түүний шалтгаанч бүрэн тайлбарлагдаагүй. Хуучны энэ байрлал ганц хүний өмж байсан бөгөөд эзэн нь хөшрөөд ганцаараа нас барсан гэдэг. Гэсэн ч хачирхалтай энэ том барилгад өөр хинч хамт амьдарч байгаагүй аж. Үүнээс ч илүү с ิจ төрүүлсэн зүйл бол эзний үхлийн дараа байшингийн 2 дугаар давхрын цонхон дээр сүүдэр мэт дүрсүү зогсож байхыг хүмүүс харсан. Мөн шүн дунд хүүхдийн инээд сонсогддог гэх яриа байв. Эдгээрийг мэдэж байсан жир зэрэг гарган байшингийн дотор тал руу орж судалж эхэлжээ. Эхэндээ бүх зүйл 50 мэт байв. Гэвч гинэд жижигхэн алтан хөшөө газар дунаж тэр хэсэгт ямар ч шалтгаан байгаагүй өөрөө хөдөлсөн мэт санагдсан. Тэр орчинд ямар ч салхи эсвэл амтан хөдөлгөөн байгаагүй ч хөшөө өөрөө унсан. Дараа нь залуу 2 дугаар давхарт гарч өөр өнцгөөс бичлэг хийхин тулд тусдаа камер байрлуулжээ. Ингээд л бүх зүйл оронгороо эргөв. Камерын бичлэг дээр цөөн хэдэн кадрын турш хан наалан зогсож буй мэт жижиг биетэй сүүдэр шиг дүр тодхон харагдсан байв. Бичлэг хийж байсан гэр үүнийг тухайн үедээ анзаарсан бол магадгүй тэр дараа зогточж мэдхээр аимшигтай байв. Бүхнээс илүү сэтгэл сэрдгийлэн хүчин үүний дараа болсон юм.
Тэр нэгэн таасны хөндийтэй өрөөрөө ормогц хаалга гинэт өөрөө хаагдаж дотроос нь төвжээтэй болчихжээ. Залуу сандар нь хаалгаа татах үед гинэт төвжээ өөрөө тайлагдаж тэр цочрондоо шууд гүйж гачээ. Камерч ажиллахаа болсон тул цаашхыг бичиж чадаагүй ч түүнийг яг гарангуут камер гинэт эргээд бичлэг хийсэн бөгөөд тэр өрөөнд дотор хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл харагдаж зогсож байв. Харж байгаа дөргсөн биш, яг хард нь хамт зогсож байсан мэт. 2022 оны 10 сарын 25-ны өдөр нэгэн төргөн тусламжийн ажилтан үдийн цайны цагаар богино бичлэг хийжээ. Бичлэг богинохон энгийн мэт санагдаж дараа нь анзаарсан нэгэн зүйл түүнийг үнэхээр цочруулсан байна. Бичлэгийн эхэнд эмчнэр туйлын хүнд өвчтөн өөр тасаг руу зөөхөр бэлтгэж байгаа харагдана. Төргөн тусламжийн ажилтан тэдний хүлээн коридор зогсож бичлэг хийсэн байна. Өвчтөн хожим нь тухайн өдөр нас орсон талаар дурдгдсан байдаг. Харин ажилтан нь ажлаа дуусгаад бичлэгээ иргэн үзэх үед нэгэн ачаалттай зүйл анзаарав. Камерын хүрээнд бичлэгийн коридорын төгсгөлд нэгэн бараан сүдэрмэт дүр харагдаж байлаа. Тэр хэдхэн секундын турш зогсоод гинтгэн алга болсон. Үзэгчдийн дунд энэ дүрийг үхэл гэж тайлбарласан хүнч байлаа. Учир нь энэ бичлэгт гарч буй өвчтөн хожим тухайн өдөртөө таалалд өгсөн байна. Энэхүү сүдэр үнэхээр эр бүсийн оршихуй байсан уу? Эсвэл тайлбарлагдаж болох нууцлах сүдэр байсан уу? Хинч тодорхой хэлж чадаагүй. Гэтэ нэг зүйл тодорхой. Тэр сүдэр энэ ертөнцид хараалагдаж байгаагүй. Жоана Паског хэмэгтэй хүүхдийн өрөөнд байрлуулсан хяналтын камерыг шүн болгон шалгадаг байв. Түүний охин Эвел нь анхны амжилттай төрсэн хүүхдэн байсан учраас тэрээр охиноо асрах бүрдээ туйлын их анхаарал хандуулдаг байлаа. Учир нь өмнө нь Жоана 2 удаа жирэмслэлтийн хүнд асуудалтай тулгарч 2 удаад хүүхдээ төрхөөс өмнө алдаж байсан юм. Энэ нэмэгнээс түүнд гүн сэтгэлийн шарх үлдээсэн ч Эвел нь түүнд гэрэл авчирсан билээ. Нэг өрөө Жоана ээлжид байдлаар охиныхоо өрөө камерын бичлэгийг хянаж байц. Нэгэн тайлбарлахын аргагүй зүйлс харагджээ. Okay. That's not possible. What the f*** is that? What is that? It's lingering. There's no pinhole, empty, like the curtains, I pulled the curtains closed and it's not leaving. It's getting near her. Oh my god, did she just touch it? Where did it go? Эвлиний ор дээгүүр нэгэн жижиг гэрлийн бөмбөлөг хөвж түүнийг дагуулн хөж бүүн бичлэг татхан бичигдсэн байв.
Тэр гэрэл хаасайгүй биш зөвхөн орон дээгүүр л хөвж явил эвлэмнийг даган хөдлөх мэт харагдаж байлаа. Илүү сонин нь эвлэн ч өөрөө тэр гэрлийг харж хүрэх гэж оролдож мэмэт үйлдэл хийсэн байна. Тэр юу ч мэдэхгүй гимгүүнүүдээр гэрлийг ажиглаж яг л түүнтэй тоглож байгаа мэт санагдана. Үзэгчдийн олонх нь энэ нь Жоанагийн төрөөгүй өнгөрсөн хүүхдүүдийн сүнс байсан байж магадгүй гэж тамаглажээ. Зарим нь түүнийг сахиусан тэнгэр эсвэл хангаалагч оршихуй байсан ч гэж үзсэн байна. Юу ч байлаа гэсэн Жоанагийн хувьд энэ таамаглал зүрхэнд нь тайвширл авчирсан юм. Эвлэнийг хэн нэгэн өөр ертөнцөөс болов хайрлан харж хамт байгааг мэдрэх нь хүн сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг байв. Зарим зүйлс тайлбарлагддаггүй ч сэтгэлдээ мэдэрдэг зүйлс биднийг багч гэсэн тайвшруулж чаддаг юм шигэ. Хоёр найз зэлүүдээ дундуур зураг авалт хийхээр явжээ. Тэд өөрсдийн жижигхэн видео төсөл дээр ажиллаж байсан бөгөөд энэ газар байгалийн хувьд онцлог учир тохиромжтой гэж бодсон байв. Гэвч тэд тухайн газарт гарсан нэгэн эмгэнэл түүхийн талаар мэдлгүй иржээ. Хэдэн жилийн өмнө нэгэн хос энэ ойд майхандаа хоноглох үедээ хар тамхи хэрэглэж нөхөр нь хэтрүүлэн хэрэглэсний улмаас газар унан таталтөгч амиа алджээ. Хайртай хүн нь нүдэн дээр нь нас барсан эмэгтэйгээ тусламж хүсч чарлсан ч хариу ирсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэйч мөн нас барсан бөгөөд түүний өвлийн шалтгаан өнөө хүртэл тодорхой бос хэвээр үлдсэн байдаг. Ойд орж ирсэн хоёр найз энэ талаар мэдээгүй байв. Тэд зураг авч камера асаасан тунуудлгүй нэгэн зүйлийг анзаарна. What if I scream to scare the demons? They would mimic your scream. That never scared me anyway. Maybe it's just a bunch of kids trying to summon demons. That in the forest we're in? Yeah. Артлаас нь сулхан орилол сонсогдож эхэлжээ. Эхэндээ тэд хүүхдүүд тоглож байгаа гэж бодсонд удаашрал сонсоход орилолт улам тод гүн гүнзгий болж байлаа. Айдас төрүүлэм яг л хэн нэгэн аврал хүсч буй мэт. The more I listen, the more scary it sounds. Oh, you gotta yeah. Тэд түр чимээг сонсож инээлдэж байснаа дуу улам ойртож нийлбэр санагдаж эхэлмэгц тэр дараа цогцсон байна. Үзэгчид дунд үүнийг тусламж хүссэн жинхэнэ хүн байсан байж магадгүй хэмээгчд байсан ч олон хүн энэ бол нас орсон эмэгтэйгийн сүнс хэмээн итгэжээ. Үнэхээр хэн нэгэн амьд хүн тусламж гуйсч байсан бол энэ бичлэг бүхэлдээ арай өөр айдас дагуулсан утгатай болох байсан мэзээ. Найзууд хожим цагдаад хандсан ч цаашдын мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Иймээс ч энэ бичлэг өнөөдрөө хүртэл хинж тайлбарлаж чадаагүй нууц хэвээр үлджээ.